2026 оны бизнес эрхлэлтийг дэмжих жил болохдоо уялдуулан бүх бизнесийн салбарыг 5 хуваасан. Дэд үтц болон барилгын салбарынхантай өнөөдөр нийслэлийн засаг дарга Гишээгийн Нямбатар маань дэд үтц болон барилгын салбарынханд нээлттэй хилцүүлэг хийлээ. Нийслэлийн зүгээс хэрэгжүүлж байгаа худалдаа авалт, бизнес эрхлэлтийг барилгын салбар дэд үтцийг дэмжиж байгаа бодлогууд, хийж байгаа өөрчлөлтүүд, үйл ажиллагааны талаар бол дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Мөн дэд үтцийн салбарын манай 150-аад төлөөлөл ирлээ. Тэгээ үүний 27 төлөөлөл маань тодорхой санал асуудлуудаа хэвж газар дээр шийдлүүдийг бол бодиттой ярилцаж ажиллаа. 26 оны хувьд дэд үтц барилгын салбарт гол яригдж байгаа хамгийн чухал бол техникийн нөхцөлийн асуудлууд байна. Тэгэхээр бид нар бол энэ дулаан захилгааны техникийн нөхцлүүдийг тодорхой хэмжээнд бол их усүр дутагдчихвэл өөрийн их усүрээр шийдэж болох байдлаар техникийн нөхцөлийг өгөх тал дээр хамтарч ажиллая, судлаа. За цаашдаа бол техникийн нөхцлүүдийг өөрийн их усүрээр шийдэж болохоор байгаа тохиолдолд олгож ияа гэдэг ийм зөвшөлтөд хүрээд байна. Бид нар 2026 онд нийслэлд зарлж байгаа бүх худалдаа авалтын тендер үйл ажиллагаануудыг хуульд нийцүүлээд 30% урьдчилгаа олгож болохоор мэдээж банкны болон даатгалын компани баталгаануудаа олгосноор 30%-ийг бол олгож ингэж бол ажиллана. Дотоодын аж ахуйнууд үндэсний үйлдвэрлэлүүдийг 5 оноо олох байдлаар бол тендерийн хуульд нийцүүлээд үнэлгээний хороод ажиллаад явъя гэдэг бол үндсэн хоёр бодлогыг 26 онд голчилж бариад явна. Ингэснээр манай дотоодын аж ахуй нэгжүүд 5 оноо авах үндэсний үйлдвэрлэлүүд тендер төсөлдөх чадвар нэмэгдэх. Дээрээс нь бол ажил үйлчлэгээ гэснээр 30% урьдчилгаа авах юм боломжийг бүрднэ. Ингэснээр манай дэд үтц барилгын салбарын маань үйл ажиллагаа бол тасралтгүй хурдан явах боломжтой болж байгаа гэж ойлгож байгаа. За дээрээс нь Улаанбаатар хотод тендерийн хуулиас гадна төрийн хувьчдын түншлэлийн тухай хууль, хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Улаанбаатар хотын гэр оролыг орон сууцуулах тухай хууль, дээрээс нь Үнэн хотын эрх зүйн байдлын тухай болсон 4 хуулиар хувийн хвшил төр хоёр бол хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тийм учраас хувийн хвшлүүд бол санаачлагаа гарга 3 сард хувийн хвшлүүдийн гарч байгаа санаачлагууд дээр төрийн хувьчдын түншлэлийн хууль заасны дагуу төсөл хөтөлбөрүүдийг бас судлаад эхлүүлээд явъя гэдэг зарчмын асуудлуудыг дэлгэрэнгүй ярилцлаа. Барилгын салбар, төмөр замын салбар, эрчим хүчний салбарт бол энэ салбаруудын норм дүрм стандартууд бол шинжлэх шаардлагатай байгаа. Маш хоцрогдсон хууль эрх зүйн салбарт бол шинжлэх шаардлагатай байгааг бол манай аж ахуй нэгжүүд бол илэрхийлж байна. Ба нийслэл хотын зүгээс бас энэ холбогдох байгууллагуудад бол шаардлагыг тавиад ажиллаж байгаа. Харамсалтай нь бас манай энэ салбарууд бол хоцрогдсон, салбарын хөгжлийг бол түүчээлэхгүй, дээрээс нь энэ 2% захиалагчийн хяналт хийж зөвхөн орлоготой хөөцөлдөж явдаг ийм гажууд бол манай энэ хөгжлийн төвд дээр үүсээд байгаа. Энийг бол бас өнөөдөр дэлгэрэнгүй ярилцлаа. Манай барилгын хөгжлийн төвд дээр шинэ удирдлага томилогдсон, удахгүй бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа гэж ойлгож байгаа. Энэгээр бас энэ манай бүтээн байгуулалт барилгын салбарт гацаад байгаа хүндрэлтэй асуудлуудыг бол норм, стандарт, эрх зүйн байдлыг бол сайжруулж төгөл учруулахгүй хурдан ажиллах байхаа гэж бол найдаж байна.